Монгол улсын засгийн газар хөдөлмөрийн яам. Монгол телевиз. Голчисэн юм. Тийм. Намайг үзүүлсэн байна. Тэр сахал бодлогоогүй даа. Амар овтол. Тэр сүүлд нь яг сахлаа ингэж чаад сахалгүй байсан битэр яг ингэж харьцуулж харнаа. Яг аваа хэлт юм байна. Зүгээр та сахалгүй амар тэнэг харагддаг байсан юм байна гэдгийг ойлгож байгаа. Бусдын зүгээр ээ. Өгчм гэж өстой. Яг саавн цууж байгаа юм шиг байна. Саавн цууж байгаа юм шиг болтой юм байна. Энэ хоёр канапес гэх юм. Энэ хоёр канапес ингээд дараа. Дамжуулан ботлох цех юм байна. Тэгээ нүсийг дамжуулан ботлаад тийм гоёлог болчих тийм номтог юм. Өнөөдөр их гардаг юм байна. Тэгээ тэрийг гадна босторын хэсгийн хажуудлаар онсон энэ юугийн цэвэрлэгээ маягаар бүгдийг цэвэрлээд ийшээ хийх юм байна. Амар божигнд юм байна. Номтог яг горил шиг байна. Энэ шорон цэвэрлэгээ энэ тоосрогчор яд юм бас усан цэвэрлэгээ хийдэг байхгүй давхар. Энэ чинь вакуум хувцас. Би ч бүр амар хүлэрдэг. Дотор нь үүдэнтэй цамц ядж хахад давхар өмсцөг бүр өстэй. Хөлслөд утсан байна. Янзын өнгө болсон юм. Янзын өнгө болсон юм. Монгол ганцхан байдаг хамгийн том скат гэж. Нэг хатаа зориулсан. Санааныхан багтаамж болох хариу савлаа. Орносоо гаргаж. Тэ одоо хамгийн дэд үе таацыг гаргаад. Тэсний мэдээс гараад байна. Тэр муу project-аас гараад ирээ. Хогийн болсон байх. Энэ шангыг одоо төмөр тушаал. Өөрийнх нь юу бол хичнээн тоноогоо. Яг нэг статрын чинь 1922 таа. Зөө. Багтаагаад хавсгаа хийгээд цэвэрлэгээ хийгээд хайр мөнгөдөө дахид нэг янзлаад хайр мариудаа солиод бүгдийн могоочд сайхан тавиулаад үйлчлэгээ хийн. Тэгээд дор үеэд хүмүүнэ агуулаа явуулаад байгаа. Энэ гурван хүүхэд маань юм ихтэй зургаад өгсөн. Гурван хүүхэд. Гурван маань зургаад өгсөн. Одоо ихтэй нэг хүүхэд байгаа. Тэр гурван
Манай тэгээд айлбар манайхаа ороод тагаад болоод байна. Одоо их байна. Бэлэн юм байна. Хамгаалах шүү дээ. Бэлэн дээр ийм байдаг юм. За би 5 орны бэлэн юм. Тэр хоёр хамгаалахгүй. Энийг авах уу? Ач нэг юм тэглээд байна уу? Тэглээ гэж байна. Гэвд ингэ давхуулж авдаг бас. Ишээр ингэж гардаг. Төө баатас авчоо. Бэлийн өмсдөг учраас энэ ч хэрвээ шалбарсан байх бол 6000 тий. 6000 зөхөл. Энэ тийм даацтай. Одоо ингэ шалбарж малбарч энэ дээр гэх юм бол энэ хэрэг төгсөх юм бол энэ яаж тэгээд тогноос хамгаалсан мерцэний бэлэн өмсдөг юм байна. Очир фильм студ төлөвлөж байна. Багийн ахлагч, менежер, арилдын ган тулга, багийн хөтөж, хөтөлбөрийн найруулагч Халзангийн Батбаяр, зурагдаач, эвлүүлэгч Баатрын Эрдэнэхүү, дууны найруулагч Догсмын Оргил Баяр, багийн хөтөж Баяр далайн Эрдэнэсүх, лайн менежер Батбаярын Дорцсүр, зохиогч санаачлагч, найруулагч Оргилын Батсөрөг, бригад. Энэ Монгол нэг байдаг үү тий? Монгол ерөөсө ганцхан байгаа алхдаг экскаватор. Ганцхан шивээ овгийн уурхад байдаг. Мондог том. Алхдаг гэдэг чинь нөгөө гинж минжтэй биш. Бага хамгийн том алхах экскаватор. Өөр алхах экскаватор байна. Хамгийн том алхагч экскаватор. Дууслаа. Манай ажил дээр ирсэн Эрдэнэсүхийн ажил болоод маш амжилттай боллоо. Эрдэнэсүх болоод одоо хийх ажил төлөвлөгөө нормаа болоод амжилттай хийж биелүүлж байна. Эрдэнэсүхтэй болоод баярлалаа. Ажилд нь амьдралд нь зорж яваа юмд их амжилт. За, маш их баярлалаа. За, таны ажилч гэсэн өндрөөс өндөр амжилт хүсье. За, баярлалаа. За, дотор ажиллахад ямар вэ? дотор тоосчлт их те бөхчин байна. Амар бөхчин байна. Бүр энэ хувцсан ингээд нэг битүү ингээд агаар нэвтрэхгүй.
Христа нороо муруу бол байхгүй. Ботлорын машинаас гарсан юмыг л цэвэрлдэм байна. Гурил шиг болцсон нунтаг. Тэгэл хүрцтэл зөөлөн тавих бол бужигнаад идэв. За ажил нь дууссан. Тэ ажил дууслаа өнөөдрийн ажил. За баярлалаа хаа. За баярлалаа. За. Баригад эдэг нэвтрүүлгэд оролцож байгаа одоо Эрдэнэс болон одоо Эрдэнэс сүхтэй хамтран зүтгэж яваа энэ хүмүүст баярлал талархснаа илэрхийлж байна. Одоо энэ бүгд болоод манай энэ улсын одоо 18 аймагт ажиллаж бүх ажилд одоо оролцож зорж яваа хүмүүс байна. Эдгээр сэтгэлийн сайхан тиймээд өгтөж аваараа гэж одоо ах нь бол одоо ерөөж байна. За одоо энэ Монголд байгаа хамгийн том экскаватор дээрээс бригад баг мэдчилж байна. Энд чинь бид нэр ажиллаж байгаа. Тэгээ сумны үзлэг хийнэ гэж байна. Сумны үзлэг гэдэг юу юм бэ гэхээр нэг тороос мороос янз бүр айлгүй байдлаа шалгах үүднээс одоо дээшэл гах юм шиг яг хаашаа хамгийн дээд зэгт нь гах юм уу? Наа нэгсэн. Гэтэ хамгийн дээд гараад үзчихвэл соёл байлаа. Суурхаа маань бол төрийн өмчт тим компани. Тэгээд Улаанбаатарын тог цахилгаанд дулааныг шийддэг станцуудад одоо хэвэн үйл ажиллагаа хэвэн явуулахад нь одоо хамгийн гол үүргийг гүйцэтгэж өгдөг ийм уурхай. Өтөмөн тараа. Нөгөө тасалсан тостой байсаад тэр гэсэн үг үү жимээхэн хараад нөл тосвол дээ газар өгөх учраас Тягийн татханд ороос нь болохоор нөгөө шороонд байна. Одоо дээр ингээд үүдээ хийгээд хард тэ өндөр газар гарах гэж байгаа юм чи аюулгүй байдлаа сайн хангаж байгаа шин. өндрийн бүсээ өсөлж. Наататаа юу вэ? Эндээс хаваад үзлэгээ эхэлдэг гинэ. Яг эндээс. Од анзаарч явж байх хэрэгтэй юмнууд юу юу? Од анзаарч явж байх хэрэгтэй юмнууд. Тэнүүд хийсэн дотроос л хамаагүй өндөр юм. энд ингээд цуулт үүссэн байна тийм ингээд цуулт үүсэн бүрэн бүтэн байдлыг хангаад энд нь гагнаад хоёултан цуулаад ингээд гуйл хийчихдэг юм байна. Тэгэхээр цаашаа ерөөсөө цуулт үүсдэг. Тэр нь гагнуураас хэсэг болгоно гэж шалгадаг юм байна. Үйлчлэгээ хийж явахдаа л гинэ. Ажил хийх юм байна. За ажил нь яаж байна? Амжилттай Дууссан уу? туслаа. Дууссан уу? Сумны үзлэг хийгээд ирлээ. Сумны үзлэг хийгээд. За каб янзлаа. Дэшегээ янзлын нөгөө үзлэгээ хийчихэд янзсан юмудаа шалгачаад байна. Сая малгай байгааг бол энэ жишээ болдортой байна шүү дээ. Яасан? Оо дайчгүй дайчгүй тосгоо басгаа хийлээ. Юу мөргсөн? Энийг сая мөргсөн юм аа. Малгай байгааг бол нэг болдортой болох гэж хэлсэн. Шалааг өглөө тосоо дотроос автоматар ингээд хоёр талаасаа тусалчдаг юм байна. Тэр энд эргэж байгаа том эргэж байгаа юм. Наад нэг 2 өдөр бол. Тийм байна. Наад нэг боо.
Сумруу гарч үү. Тэгээ сумруугаа гарч үзтээ. Үзлэгээ хийлээ. Үзэлгээ хийчлээ. За одоо тэсэлгээ юу? За хамгийн одоо миний аазгаа хөдөлгсөн зураг авалт болох гэж. Яагаад тэгэхээр шивээ овгийн урахад бид нэр тэсэлгээ хийж байгаа зураг. Тэгээд тэсэлгээ хийж байгаа зураг маань амжилттай болох гоё зураг авна гэж найдаж. За галаа өгөрөө. За. Зэнсти янз амар тэсэлгээ боллоо. Na łąkach kaczyńce, a na niebie wiatr, a my na wojence oglądamy świat. Нэг өсөс. За. Чик. Татараа гэх юм байна. Яараа. За өстой гоё болтой юм. Нэг 2 дугаар болтой. Айгуу гоё амттай байна. Тэгээд ажил хөдөлмөр хийгээд олж идэж байгаа бол тэгээд бүр амттай байна. Тэгээд ер нь эхлээд 1-р хоолоо идчихээд дараа нь 2-р хоолоо идэх нь амар зүг болт гэсэн шиг. Тэгэхээр шүлээ. Тэст айн гоё юм шүү. Бригад. За, бригадын залуучуудаа маш их баярлалаа. Монгол улсын өмнө одоо Монгол улсын аюулгүй байдал ард түмний гал голомтыг сахин бадраах үүрэг хүлээсэн Шивово цэд компанид хүрэлцэн ирж, ургаачдын бас нэг өдрийн амьдралаар одоо юу хийж бүтээдгийг, тэдний дотор юу сэтгэл дотор юу одоо хадгалж, хэний төлөө ажилладгийг гэдгийг ингэж одоо ойлгож авсан байхаа гэж найдаж. Залуучуудынхаа одоо ингээ хөдөлмөрт өрөөлөн дуудсан бригадынхаа залуучуудад баярлалаа. Ингээд эдгээр залуучуудаас бас манай Монголын залуучууд үлгэр дөрөөл аваад өшөө илүү одоо Монгол улс орныхоо хөгжлийн төлөө хичээнэ хаа гэж найдаж байна. Ингээд та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье өрөө. Ингээ бригадынхаа залуучуудад цаашдын уран бүтээлд өндөрөөс өндөр амжилтыг хүсье өрөө. Баярлалаа та. За баярлалаа. За манай компани ч өөрөө төрийн өмч туцаад компани 90% төр эзэмшдэг. За төрийн өмч туцаад компани өөрөө төрийн хяналтын тухай хууль, за мөн холбогдох хууль дүрм журмуудад захирагдаж үйл ажиллагаа явуулдаг учраас ямар нэгэн байдлаар одоо хилэн мөнгө гаргах цалинжуулах тийм боломж байдгүй. Тэгэхдээ бид нэр Говьсонбор аймгийн хөдөлгөөний хэлтстэй хамтраад бригадынхаа залуучуудыг дараачийн аймагт нь хүргэж өгөх одоо ажлыг унаах хэрэгээр хангах энэ ажлыг зохион байгуулж та бүхний одоо
ажлыг үргэлжлүүлье. Баярлаа. За Өөсөө тэгтээ тэргүй бид нар чинь нөгөө нэг замынхаа зардлыг олж тэгж цаашлдаг учраас энэ бол бидний хувьд бол сайхан мэдээ юм тий. Том бэлэг бай да. За тэгээ сайн явцгаараа. За. Да. Басгүй амжилттай. За амжилт. Яа, чимбич. нөгөө мань бид нарыг буулгасан политехникийн байрны нөгөө залуучууд өчигдөр орж баа цэвэрхэн усанд орж байгаа. Усанд орсон төрөл арилцсан юм шиг. Тэр энэ чи хамгийн гоё халуун ус байж идэв юм. Халуус байна. Тэрнээс гараад бид ч одоо 20 онсон. Тэгэл 20 хоногийн тоосч арай биш л те. Нөгөө юун дээр скват дээр бас эсүүд дээр бид нар гараараа уулжсэн энэ тариа ашгүй угаалгын машин байна. Би сая усанд орсон чи бүр өөрөөсөө нэг хүн аваа ицсэн юм шиг болчихсон. Би хөнгөрөө. Би одоо нэг усанд орно 5 ил хэрүүлээ. Хөнгөлөө. Энэ нөгөө төмөлгөө өдөр дээр ажиллаж байгаа. Галбомбны хилтерхий сүртэй галбомбны хилтерхий ирээд нэг маань ингэ цаалаа. Хавцаа өгдөө жоох. Холбоо нуурын шавар гэж ах маань хариугаад холбоо нуурын шавраа. Энийг ингэж тайр шорт болгоод хамтлагийнхаа гинэ. Багийнхандаа хэлчихэж бид зүмэд авах зүйлээ да. За угаас юм хатаг байна. Тэр одоо бүгдээрээ таачтай байна. Тэрмэн чихтэй байна. Түүзөө. Нүүн чихтэй байна уу? Гэтэ халуун биен дээр. Би ёстой биеэрээ тэгж хуцаахтах хэвээр амар дуруу шин. Миний одоо бодвол гиднэр бүгд нойлт шин. Шууд биеийнхээ хэлчихээр дуртаалаа. Энэ чихтэй бас. Би чихтэй нэг сая бодолгүй болчихлоо. Би чихтэй. За оюутнуудаа хэлнэ. Тана юу хэдгээр ингээс авдаг юм политехник чи? Коллеж юу? Тийм коллеж чи. Манай болохоор 8 төгссөн хүүхэд авч байна. Тэгээд хуучны 10 төгссөн. Одоо 12 төгсөж байгаа хүүхэд авч байна. Тийм 2 хүүхэд болж байна. 8 төгссөн хүүхэд манад сураад 2.5 жилээр сураад төгсөөд энийг өсөлтөд засварчин болж байгаа байхгүй. Тэрний дараа дахиад 1.5 жил шатлж сураад тэгээд техникч болох гэж За бид нар Говьсүнбэр аймагт явж байгаа билээ. Тэр Говьсүнбэр аймгийн Уулуурхан жишг политехник сургуулийн сургалтын танхимаас мэдчилж байна. Бид нар сая хажууд нь хоол идсэн. Бидний нэг оюутнуудтай цуг хоол идэх боломжтой энд 3D програмаар одоо экскаватор, ковш юу гэдэг тийм нэг уулуурхан хүнд тоног төхөөрөмжүүдийг сургадаг юм танхим байгаа гэхлээр сонирхоод орж ирсэн гэсэн. яг л үйлдвэрээр барьж байгаа юм шиг л. Тэгсэн чинь ер нь бол орчин үед юм сайн хөгжиж одоо энд их экскаватор, тэнд их ковш барьж байгаа манайхан. Ер нь бол яг амьдрал дээр боддоор ковш, экскаватор барьлаа гэж бодоход наан ингээд сургуулсан энэ танхимд ингээд сургуулсан байхад бол асуудал юм байна. Яа асууж юу? Утгаар даач. Ковш гэж ярьдаг хүмүүс. Арга нэгдэг юм байна. Төлмөлөнд ажиллаж арчдаг юм байна. Сайн нэг хэдхэн минут суугаад ингээд өдөртөө үзэхэд бол ерөнхий удирдлага нь бол ингээд тархинд бол ингээд суугдчих та яаж шангаа ингээд зүггүй яг л бодит амьдрал дээр яг юм байдаг юм хоёр барилтаа байдаг гэх тийм чинь Энэ шүү дээ. Доошо. Доошо.
энэ бол зүгээр л яг тийм залуучуудын боловсролд оруулж байгаа яг бодтой хувийн нэмэр гэж би ойлгож байна. Угаасаа тэр болгон тэр том хүнд тоног төхөөрөмжийг бариад сургуулаад авах хэцүү те. За энэ number of buckets юу ч те. Юугаар хувигаар цогсон тий цогсон байгаа. Нэг удаа цогсон мөр одоо энийг гэж bucket гэдэг нь болохоор шанагаа гэж. Шанагаа нэг удаа би ч 2010 онд их сургууль төгссөн. Тэгээд тухайн үе тэгээд одоо үе хоёрыг харьцуулах юм бол сургалтын чанар бол хамаагүй сайжирсан байна. Тийм ялангуяа би өдөө орон нутгаар ийм амир сургалт боловсролт залуучуудад ингэж анхаарч байгааг бол ерөөсөө мэдээгүй байсан. Яг энэ савар тийм. Одоо би жоо урагшлыг юу яах вэ? Одоо энэ уртлын наадах гэж. Хоёулын зэрэг шиг трак энэ ч нэг гинж явах гэдэг. Зэрэг уушаа шиг тэр уушаа. Тэгээд ер нь одоо ингээд 5 дахь аймаг дээр явж байна. Аймаг болгоныхоо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв политехникийн сургуулиудаар ер нь ороод гарсан. Тэгээд энд одоо энэ сургуулийн жишээн дээр гэж ярих юм бол одоо энд 1-3 жил хүүхдүүд янз бүрийн мэргэжлэр сурд юм. Тэгээд за 3 жил сурлаа гэж бодоход 3 жил энд үнгүй суралцсан. Тэгээд үнгүй амьдрын, үнгүй байрлах байртай, дотор бүр халуустай тийм байртай. Тэгээд үнгүй өглөө өдөр орой тэгээд өдөрт 3 удаа хоол идчихдэг гэж чинь. Тэгээд би бол яг ингэж явж үзэх хүртлээр бол ингэж залуучуудын боловсрол анхаарч байгааг бол мэдэхгүй л байсан тийм. Тэгээд наач нэг шанах сумаа бүгдийн энэ яг л үйлдвэр дээр барьж байгаа юм шиг л. Бригад. Ингээд энэ 2-3 цаг дээр очиад та бүгд сонирн байх бол бүгд цаасан хамттай юмнуудыг ярьж тийм ээ. Тийм тэгээд эдлээ дараагаар ч юм уу хон ч юм уу урд ч юм уу орчноо жоохон цэвэрлээд ингээд ярьж. Манай энэ Боржинсцонгийн оншоо бол их эзэн Чингис хааны 27 дахь үеийн одоо ноёд зэрэг хэрэгмтэй улсууд төр барьж ирсэн ийм одоо хошуултаа түүхэндээ. Тэгээд тэн дотроо бол манай бидний яг энэ дээрээ одоо зогсож байгаа энэ газар маань бол дорн дахны алдартай зүүн чойрын хийдийн тойрон дээр ирээд энэ цагаан дээрх бурханд нэг үзээ зогсож байна. Тэгэхээр энэ хийд маань бол 1708 оны шар хулган жил байгуулагдсан, суурин тавигдсан Балдан даш гоминлан гэдэг ийм хийд нэртэй хийд байгаа юм. Энэ хийдд бол 1800-аад лам шавилж байсан. За 5 дацантай байсан. Бид нар одоо энэ хойд энэ марзын хоолой гэж энэ ийм хуурай сайр дагсан ийм энэ жанжин чойрын богдуулынхаа бар урд хандор байдаг ийм хийд байгаа юм. Тэгээ ингээд энэ хойгоор ингээ харах тэр 1800-аад ламын шавилж байсан лам нарын гэрийн бөөр дандаа чулуугаар дассан. Тэгээд одоо дацсангуудын суур тойрнууд гол датсан тэгэл бүх 5 датсангийн тойроод ингээд байрлаж байсан юмнууд нь суур бөөр тойр одоо энэ чулуу аваасан шороонууд нь байж байна. Гэрийн бөөрнүүд байна. Би сая ах хүүгээс асуулаа. Энэ яг тэр янзаараа байгаа юу гэсэн тийм ээ гэж. Энэ хийдэд гэцний хижиг өвчин гарч
олон лам одоо халдвар авч хяарсан байгаа юм. Тэгээд түүхийн одоо манай энэ хийдийн талаар бол бас тийм тодорхой айхтар тийм үе боломжлсон түүхийн архив бичиг баримт бол ховор. Гэхдээ үлдснээс үзэхэд бол 400 гаруй лам хоригдсон гэж үздэг. Тэгээ энийг одоо яах вэ хүүгээ төвдөө орноос асуухлаар тэндээс бол одоо хийдийнхээ үүдийг голлуулж цагаан дээрх бурхан бүтээ гэсэн ийм одоо хариу ирсэн. Тэгээ энэ талаар бол одоо энэ олон аавын хүүднээс гарын уртай, хараа хурцтай, чадвартай, авьяастай одоо лам хээрийн бүржин чулуун дээр одоо гараараа уралж тэр үеийн одоо багжийг одоо ашиглаж ингэж хийсэн. Одоо ийм тод томруу бариад авахаар илээд авах нь байтугай бариад авахаар ийм тод томруу уралсан ийм бурхныг бол би бол энэ хавьд бол ойр орчинд бол үзээгүй. Тэгээ энэ бурхныг бүтээгээд дууссан тэр өвчин одоо аюул холдсон гэж үздэг. Хүмүүс төр нь хэлэхэд ингээд юм юу яачмаар юм байна. Чихнүүдээ ингээд тав гэдэг бодаага тус савдаг хайрхандаа новоонд өргөхтэй ингээд чихнээ ингээд задлаад өргөчөөр бас сайн байдаг юм байна. Ер нь бол хамгийн гол нь зүгээр л сэтгэлээр л байхад тийм болчихсон. Яг гоо бидний одоо ингээд ийм жимс өргөдөг болчиход байгаа юм. Ер нь бол урал хангаад явахдаа цагаан эдээгөө сүүнийхээ цааныхаа дээжиг өргөд. Тэгээд нэг ургадаг тариа будаа гол нь тэрийг өргөдөг гэсэн. Юу нутгийн иргэд бол одоо цагаан зархийн хаднаас ургасан энэ шүтээнийг бол хилж өн шүтэн болон энэ хавийн зүүн чойрын хийд байсан энэ газрыг бол маш хүчтэй энергитэй газартай гэж нутгийн иргэд нь ярьд юм байна. Би бол түүхч юу гэдгийг шашин судлаач тийм хүн биш. Би зүгээр л жирийн нэгэн монгол залуу дотроо юу гэж боддог вэ гэхээр монгол хүн бүр дотроо хүндлэх, хайрлах, шүтэх зүйлтэй байвал бас ажил үйлс, амьдрал нь бас эерэг, дулаан, гэгээлэг байдгийн болов гэж ингэж бодож явдаг хүний нэгэ. Тэгээд манай баригадынхан энд хурж ирээд ер нь бол нутгийн орныхан ч бас байнга цэвэрлдэг юм байна. Гэхдээ мэдээж хог гэдэг бол цагийн хугацааны туршид байнга гарч идэг зүйл. Бид нарыг энд ирэхэд бол айхтар навсаад хогонд дарагдаагүй ч гэсэн салхинд бас ингээд агаарт тарцсан хэсэг хогнуудыг бас бид нар бас цэвэрлэлээ. Уул хангаагаа цэвэрлэнэ гэдэг бол маш сайхан бас буянтай ажил гэж сонссон. Ер нь буянтайг нь бодож хийж байгаа юм биш. Ер нь бол эргэн тойрон, орчин тойрондоо хүмүүс цэвэр цэмцгэр суух нь бол монгол хүн бүрийн үүрэг. Одоо энэ ядгуур хэд тэгэл хэдэн зуун жил гэлээ. Тий. Ерөөсөө хөрсөн устж өгөө болдоггүй. Хөрсөндөө байж идэг. Хөрсөндөө байж идэг, байгаад бохиролдог тийм л зүйл. Итгэн бид газар үзгэдэг чинь үнэн үг юм байна. Тий. Өнөө тэнд явхад янз янзын хүмүүстэй харьцсан хүнтэй ээлдэг зүйл ихтэй тухтаач харьцдаг. Энэ янз бүрийн хүмүүс, энэ янз бүрийн газар тий. Энэ бүхэн чинь тэгэл эргэл биднэрт бол дуршлаг болж байна л та. Яг энэ чи ингээд цаасаас салгаад тавьчихвал хахаа шавж идээд хоол болоод буян болно. Буян болоод уус чанга болж байгаа хгүй. Бид нар амьдарч байгаа газраа тий биднээс өөр хүн амьдрахгүй л байгаа юм чи. Тий. Зүгээр л ингээл хог харагдлаа гэж бодоход тэрийг цөмөрөө аваад хогийн савнд хийчдэг сэтгэлтэй. Эсвэл бүр их орноо хайрлна гэдэг юм чи тэгээ жижигхэн юм дээрээс ихтэй шүү дээ. Хогоо хаяхгүй байх болчих. Бид нар хайртай одоо хүндэлдэг байлаа гэд ээж аавыгаа намайг бий болгосон, намайг өсгсөн, торниулсан гэд ингээд ажлал хайрыг одоо хэмжээгүй санаад орсож хүндгэж байдаг. Тэгсэн хэрнээ ээж аав руугаа сүү цацдаг шүү дээ. Одоо сархтаан цацдаг. Гэтэл манай сүсгтнүүдийн зарим нь одоо хэд нэг талыг барьж биширдэн хэд гүн автаж энэ сайхан бурхан руу, энэ бүтээл рүү, урлагийн бүтээл энэ чинь энэ рүү авчиад сүү цацаад өвөл хавар энэ төр ирэхэд цагаан сарын дараа энэ төр ирэхэд бол юу байгааг нь мэддэхгүй хөлдсөн байдаг. Тэгээ энэ бурханыг хамгийн сүүлд одоо 4 жилийн өмнө бодсон соёлын өвийн төвөөс энэ бодгийг бол 19-20 жилийн баталгаатай
байгалийн ямар ч одоо нар салхи төрөл эрсдэл юунд одоо холтрахгүй балархгүй гэж ингэж үзэж байгаа. Гэтэл энэ сүү мүү энэ юутай чинь эсэлдээд химийн ургалд ороод бас одоо энэ будаг энэ төр хохрох, хуучрах, элэгдэх ийм юмнууд байгаа. Тэгээд сүсгтнүүдэд бол бид сүү цагаан идээд ээж явал хөгтөнгөр хөрст газартаа өргөж бай. Хуурай идээгэн бол одоо яах вэ? Мөн одоо тойруулаад ингээд идэ будаа бүх юмаа ингээд цацж байж болно гэсэн ийм уриалгыг ингэж анхааруулж байгаа юм. Тэгэхгүй бол бид бас хэтэрхээ шүтлээгээд ингээд буруу шүтээд байх юм бол буруу хүндэтгэл үзүүлээд байвал сөрөг хандлага гарах талтай. Энэ хогийг манай аймагс ирээд ачаад явчихдээ. Энэнд нь ингээд цуглуулад хийчих юм бол. Бригад. Цагаан дарихийн одоо шүтээний эргэн тойронд хогийг түүж цэвэрлчээд байж байна. Одоо нөгөө цагаан дарихийн тэ хадны шүтээний цаана нэг юм чих мэх байсан те. Тэр тэгээд одоо нөгөө төв дүсгээр сийлсэн бичгнүүдийг хийсэн лам нар ч одоо энд амьдарч ирсэн юм байна. Тэгээд нэг ийм лам амьдардаг гэрнүүд тэг ингээ хаяа нийлцсэн юм бөөрнүүд яг тэр чигээрээ ингээ хадаглагадаад үлдчихэж байгаа гинэ юм чулуун тойрог татцсан. 30 гэж штэ 30 кг юм байна. За амжилттай. За хоёр бэлтгэл хийдэг нь аваад ирчих төө. Тийхүү. Энэ дэр манай Эркагийн шанц харагдана. Эсвэл ганцаар аваад явчихсан павер лифтингийн тамирчнараа ургаагаа хагалж байдаг болсон ч. За хоёр. Тэр зүгээр юунда батныхаа өмнө аваачаар тавьчих. Наанасаа нөгөө нэг мааны үсгтэй юугаа аваачин. Болчихгоо. Хоо ичээстэй. Юу 30. За. Ой, что это все? Саяын өгсдөг чинь танаахан биш үү? Эхэндээ гайгүйсэн чи их зүйтэй ингээд тэгээд зам нь юм чулуутай бүрээ хүл алдаж унгаа шагалчих гад. Тэгээд их болохоор цэвэр гэнтэг юм биш үү? Харин аян замд гараад жоохон жин нэмсэн юм шүү. 4 хэлмэл 5 хэлж юм. Аман бүрээста шүлсгүй өстө хөвөр олж. Ямар ч зүйл би бас юм дэшиг гаргасан шүү. Дээрээс дэшээ. Жоохон. Эхэндээ гайгүйсэн чи сүүл рүүгээ бүр. Сайн. Одоо энэ болоо юм биш үү?
Энэ манай саяын BTD явсан аялын маршрутаар хийсэн хөлөг тоглоом. Тэрээс нэг орон нутгаас сурталчлах зорилгоор за та хэдэ маш их баярлж байна. Сэтгэлийн. Баярлалаа. За. Таны хөлсгийж байгаа. Манай сэтгэлийн юм шүү. Сая одоо нөгөө бид нэр очиж бас зохиолын газруудыг зөвлөсөн. Дээрээс нь Америка маань нөгөө чулуу өргөсөн гэдэг чинь тэгээд их жахнар маань бас бидний аян замыг ингээд нэлааж тус болж байгаад маш их баярлалаа. За чи энийг банкд хэлүүлэх гэж байна. За баярлалаа. Энэ дээр энэ BTD явсан бүх юуныхны тайлбар нэг. Хөлөг тоглоом. Ингээд тайлбар хийгээд тэгээ энэ дээр нөгөө одоо манай Говьсон брендийн юугаарыг асуулт хариулт хийгээл хүүхдүүд энийг тань мэдэх болон одоо орон нутгаад тань мэдүүлэх зорилгоор хийсэн. Наач одоо шаа юугаа олоод хүүгээ олоод тийм нөгөө шаа хүүн уулзтаараа жаахан юу байна. Дүрээ. Арно. Монтаж нэвтрүүлэх монтажийг хийх. Тэгээ бид хэд одоо цаашаа дараачих аймаг руу явахад нөхцөл болцоогоор хангаж өгсөн гоё урамтай сайхан ажил олж өгсөн танд баярлалаа гэж хэлгээд баяртай гэж хэлгээд ирсэн. За маш их баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Ингээд Монголын залуучуудад бас ийм сайхан хөдөө орон нутагт ажиллаж амьдарч сайхан ажиллах боломж байдгийн байна гэдгийг үзүүлж явж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийнх нь ажил чинь өндрөөс өндөр амжилт хүсье. Аян зам чинь сайн байх болтугай. Алтан шилжим үлдээтэй болтугай гэдэг. За баярлалаа. За. Юу амар гинт орж байна. За баярлалаа. Энэ цаахан байцаа. Цаахан ажил хийлээ. Цагаах хоцноо. За маш их баярлалаа. За. Пойсаа боортой ажил. За баярлалаа. Хатад хатад байгаад маш их баярлалаа. Одоо яг батсаж байгаа тийм. Дараагийн дугаарт Өөр тугаа авах юм уу? Наад үгүй юм уу? За яг энтэй би нэг үзэж нэг хэлээ болцсон. Энэ үү? Энэ юу? Тулын махараас Энэ юу? Яг үндсэндээ бол Жапон маягийн дубата урга. Дубата урга. Тий. Тэгээд байгаа орчиндөө тохируулаад хийчлээ. тэр бараг Ногоо юм бол авчихсан. Хин ч одоо тавьж байгаа.